одоо суралцж дараагийн зүйлүүд буюу одоо илүү их боломжуудыг өөртөө авдаг. Дээрээс нь үн цэн илүү өсөж байдаг. Бид нар одоо ингээд аяа ав ядуу ав гэж гадаг шиг 4 жилийн боловсролоор насан туршдаа амьдардаг байсан үе өнгөрсөн байгаа. Одоо бол ерөөсөө суралцгаа зогсоож болохгүй. Дахин шинэ зүйлүүдийг сурч өөрийн ур чадвар болон үн цэнийг өсгөх хэрэгтэй. Хэрвээ таны чадвар нэмэгдэх юм бол таны үн цэн өснө. Хүмүүс танаар өөрийнхөө ажлыг хийлгүүлэхийг хүсдэг болно. Тийм учраас өөрийнхөө ур чадвар хөрөнгө оруулалт хийж байнга суралцахыг нэгдүгээр тавьдаг болсон байгаа шүү сараа. Тэгээд суралцаад өдөрт 2-4 цагийг групптэй зарцуулаад бичлэгүүдээ хийгээд дээрээс нь эдитлээд энэ орчин тойрноо янзлаад гоё болгодог байгаа шүү. Маш их хийж ажиллаж байгаа.